Светлана. За эмэгтэйчүүдийн нэмэгчингийн тулаан. За сая бол үнэхээр өмнөх тулаан бол маш ширүүн гайхалтай тулаан болоод. За дивжин дээр за Монгол улсын шүүгч, олон улсын шүүгч, төмрийн уянга шүүгч маань бол пеналийн тоглолтыг шүүн явуулахаар гарч ирсэн харагдаж байна. Оспева Светлана, Узбекистан улсын тамирчин, Сундабын Солонгос улсын тамирчин. За хоёулаа л үнэхээр тэквондогийн хүчтэй улсууд байж байгаа. Азтас Тигр ордог хоёр биш үү те. Тий, Солонгос улс бол мэдээж тэквондогийн өлгийг нутаг маш хүчрхэг. За Узбекистан улс бол 2020 оны Олимпийн аврагтай болоод тэрхүү авраг нь мөн 24 оны аврагад бас авраглаад тэрнээс хойш бол тэквондо нь бол одоо огцом хурдаар хөгжиж яваасаа. За тиймдээ Үзбекистан улсын чинь юу 68 кг анхны Олимпийн тэквондогийн авраг болсон билүү те? Олимпик чинь. Тий. Анхны авраг нь. За мөн анхны одоо дабл буюу 2 удаагийн авраг нь. За тиймдээ Үзбекистан бас сая 5 сард бас залуучуудын дэлхийн авраг гэд маш том тэмцээнийг бас нутагтаа амжилттай зохион байгуулад өндөрлсөн байгаа. За тэрхүү тэмцээнд л одоо өнгөрсөн тамирчид энэ тэмцээнд ирээд бас л их гайхалтай тулаануудыг хийж аваргалж байна. 17 настай гол юм тий. Тий. Одоо тэквондогийн цоо шин залуу юу гарч ирж байгааг харуулж гэрчилж байна да. За тоглолт руу. За хүн жингийн тамирчид маань бол одоохондоо хараахан оноо аваагүй явж байна. За минут руу орлоо. Аль аль нь оноо аваагүй. Гэвч хөх болонгийн тамирчин маань бол мэдээж хийдс буюу тоглооны тоогоор илүү явж байна. Ав нэг ярьцтай гэсэн үг хийсэн дээ. Тий. Хэрвээ энэ тоглолт тэг гэд дуусна бол онсон оновчтой онсноор бол хөх болонгийн тамирчин очихоор байна. За тэрийг бол мэдээж Ламбалны тамирчин мэдээ тооцож байгаа болохоор урагшаага шахаж явж байна. За Солонгосын тамирчин маань угаас ингээд шахаж явж байгаа нэг богино занд хийчихэд байгаа шүү дээ тий. Одоо энэ хүн жингийн тамирчнаас ирэхээргүй өшгөлтийг толгойд богино зайд өшгөлөд байгаа. За тэр өшгөлтүүд мэдээж сүүлийн секунд дээр ирэх байх. Харин Үзбекистан улсын тамирчин тэрийг тооцсон байгаа. Хэрхэн хааж аргалах нь гэдгийг бас харах сонирхолтой байна. За сүүлийн 20 секунд. Үзбекистан улсын тамирчин тэргүүлийг авсан хэвээр байна. За 14 секунд руу. За одоо тоглолт бол хаашаа жиргэж магадгүй байна да. 10 секунд. За Солонгос бол угаасаа шахахын тодорхой. 7 6 4 секунд. За ер нь тоглолтын хэв зайтай гарч. За одоо харин өөрийнх нь хийдэг юмыг л яг өөр дээр нь хийж лээ дээ. Үзбекистан улсын тамирчин. Тий. Солонгос тамирчин Сундабын бол яг л ингэж явж байгаа сүулт нь баазардаж очоод байсан. Харин Үзбекистан улсын тамирчин бол өрсөд харин өөрийг нь баазардаад очиж байна. За ингэж ер нь пеналийн тоглолтын дээр ер нь л тайван явж байгаа сүүлийн экзектэй мөчүүдэд л баазардаад байна шүү тий. Тий. За энэ бол яалчгүй л одоо аврагуудын бас хийдэг гайхалтай нарийн тактик. Асар их туршлагатай байна гэсэн үг шүү тий. Сүүлийн секундэд барьж хожно гэдэг бол тэр чигтээ сэтгэл зүй. Маш том сэтгэл зүй. За энэс одоо энэ зүүн хөлийн ер нь өнөөдрийн тулаануудаас за тэгээд энэ тамирчдыг харуул зүүн хойд хөлийн өшгөлт одоо тэквондод өнөөдөр ямар чухал байгаа нь харагдаж байна тийм ээ. Тамирчид маань бол их хвчлэн урд хөлөөсөө давталаад байгаа. Гэвч зүүн хойд хөлөөс юм огцом гинт давталгаа ирэхэд бол их тамирчид бол хааж чадахгүй байгаа. Сая Тайван улсын тамирчин ч гэсэн тэр зүүн хөлөөр маш гоё давталгаа авсан. Үзбекистан тамирчин маань ч гэсэн сая бас авч байна. За Үзбекистаны тамирчин Оспева Светлана, Солонгос улсын тамирчин Сундабын. За одоо Солонгос улсын тамирчин бол 2 дугаар үеийг авахгүй бол болохгүй. За мэдээж нэлээд хариуцлага өгдөж байгаа. За одоо эндээс Солонгос улсын тамирчин бас гараар довтлуулах бас боломжтой харагдаад байна. Хараахан бас гарыг бол гарны оноо хийхгүй байна.
За Үзэсгэлэнтийн улсын тамирчин явсан. Солонгосоос бол гар ирдэг дээ. Гараа ирэс ажиллахгүй тийм. Өмнөх тулаанууд бол гарны цохилт ирээд онааг бол аваад байсан. Сая. За сая бол явсан. Дотоо явчлаа тийм. Арай богино зай таарчуу. За Солонгос улсын тамирчин бол одоо онооны давуугаа авахгүй бол ингээд явах юм бол бас аюултай байдалд орж байсан. Нэгдүгээр үе дээр бол За сүүл 1 минут. Адил нэг контакттай. за Солонгос улсын тамирчин бол сарцсангуу жоохон докторгүй болж байгаа харагдаж байгаа цайг харахад сэтгэл зүйн байдал. Мэдээж энэ үед бол одоо би нэг үе алдсан хожигдвол яана гэдэг айдас бол байгаа. Одоо тэр одоо сэтгэл зүйн тулааныг л хийж өөрийгөө ялж оноо барих хэрэгтэй. За хийц 2-1. За одоо Гүгэлэнгийн тамирчин, Үзэсгэлэнтийн улсын тамирчин маань давуу байдлыг аваад. За тэгсэн хэвээр адилхан тоглоомыг өргөнүүлж байна. За мөн адилхан дахиад л 2 оног гэдэг үед авсан. За одоо энэ 2 оноогоо бол хадгалж чадах юм бол хожих маа. Солонгос улсын тамирчин бол. За дараас нь тоглоомнуудыг явсан. Оноо авч чадаагүй. За гэвч нэг торгуулыг бол ямар цаа. За Үзэсгэлэнтийн улсын тамирчин Оспиева Светлана одоо за 10 секундэд оноогоо байрч хамгаалах хэрэгтэй. За Солонгос улсын тамирчин баазардах боломж бол байгаа. 3 секунд 2 секунд нэг шийдсэн үшгэлт ирнэ. Дахиад за ингээд Үзэсгэлэнтийн улсын тамирчин Оспиева Светлана эмэгтэйчүүдийн нэмэх 73 кг-ийн Аз ТV аврах шалгалт тэмцээний урлагийн алтан медалийг авч за өөрийн улсын тамирчид багийнхнаа бахархлыг төрүүлж байна. За яалчгүй пенальти тоглолтууд маань бол үнэхээр гал гарсан. Өөр төвчний өрсөлдөөнийг бол харуулж байна. За дасгалжуулагч бол манд баяртайгаа харж байна. Мэдээж одоо дасгалжуулагч тамирчдын өдөр болгоны хөлс хөдөлмөрийн үр дүн яг энэ л мөчөд гардаг. Хамгийн гоё шүү дээ тийм байгаа. За Үзэсгэлэнтийн улсын тамирчин бол 2 үе яг сүүлийн мөч сүүлийн 30 секунд руу ороход л яг л нөгөө доороо өшөлтөө хийгээл баазардаал тэгэл хамгаалт руу шилжиж шүү дээ Тийм байна. За тэгээд өөрөө тамирчид маань бол одоо олон мөчгөлт хийхээс илүү яг зөв үедээ өшөглөх гэдэг бол үнэхээр чухал гэдгийг болж байна тийм ээ. Тэр нэг зай буух агшин талаараа дээр Бүднарын Солонгос улсын тамирчин Сон Дабины хувьд бол өмнөх тулаануудаа бол маш сайн хийж гарч ирсэн ч харамсалтайгаар одоо финалийн тоглолтод бол